Тархины багны хэсэг буюу гавл тархины 12 хос мэдрэлийн талаар лекцээ 2 хэсэг болгож, 3 хэсэг болгож хувааж байна. Тэгэхгүй болохоор 12 хос мэдрэлийн талаар ярихад маш их юм яригадаад урт лекц болоод байна. За, гурвалсан мэдрэл буюу тэргимналны нэрв. Энэ мэдрэл бол холимог мэдрэл, нүүрний мэдрэхүйг хариуцах том ширхэг, зажлуурын булчинг хариуцах жижиг ширхэгтэй. Гурвалсан мэдрэлийн зангилаа ба тархины багны бөөмс. За, газрын зангилаа нүүрний мэдрэхүй мэдрэлийн эсийн хувьд нугасны арын зангилаатай адилхан байдаг. Нугасны арын зангилаатай адил хуримж 2 тулд зангилааны эсүүдтэй. За, захын хэсэг нь бол хүрэлцэх, даралт, дарах, өвдөл, температурын рецепторээр төгсдөг болвол төвийн хэсэг нь дунд тархинаас нугасны хүзүүний хэсэг хүртэл үргэлжлэн байрлах бөөмд бол очиж төгсдөг. Гурвалсан мэдрэлийн spinal nucleus гэж байдаг тийм ээ. За, гурвалсан мэдрэлийн мэдрэхүүн гол бөөм буюу principal sensor nucleus хүрэлцэх хоёр цэгийн хоорондохыг ялгах энэ мэдрэмжийг хариуцна. За, spinal nucleus of terminalны нэр болвол өвдөлт температурын мэдрэхүйг хариуцна. За, mesencephalic бөөм нь тархины багнын хэсэгт байрладагч нугасны арын зангилааны эстэй адилхан төв мэдрэлийн тогтолцоонд байрласан захын бөөм гэж үздэг. Бөөмийн захын зарим сэртэн нь зажлуурын булчингийн эрүүл энцрээс сэрлийг хүлээж авдаг бол зарим нь даралтыг хүлээж авна. Ингэснээр хазах зажлах хүчийг тохируулахад бол оролцдог бахнэ. Гурвалсан мэдрэлийн зангилаас гавлын суур ясны Petrous bone дотор бөөний дотор гадаргуу дээр cavernosus sinus-ийн хажуу ар хэсэгт бол байрлаж идэг. 3 салаа бол өгнө. За, нэгдүгээрт нь офтальмик нерв буюу superior orbital fissure-гаар гарч ирнэ. Хоёрдугаарх нь maxillary нерв буюу foramen rotundum-аар гарч ирнэ. Гуравдугаарх нь mandibular-ны нерв буюу foramen ovale-гаар гарч ирнэ. Тэгэхээр гурвалсан мэдрэл бол маш том мэдрэл учраас гурвалсан мэдрэлийн үндсэн 3 салаа гавлын хөндөгөөс 3 өөр нөхөр гарч ирж байгаа юм байна. За, энэхүү зурагт бол гурвалсан мэдрэлийн салаан цэнхрээр дүрслэн харуулсан байгаа нь бол харагдаж байна тийм ээ. Офтальмик нерв гэдэг нь бол гавлын хөндөгөөс нүдний дээд завсраар гарч ирээд тэр хэсгийг мэдрэлжүүлж байна. За, хоёр дахь нь бол foramen rotundum-аар гарч ирээд дээд хоншоор шүдний хэсгийг бол мэдрэлжүүлж байгаа нь харагдаж байна. За, гурав дахь салаа бол foramen ovale-гаар гарч ирээд доод эрүүг дагаж явж байгаа. Эрүүний шүдийг очиж мэдрэлжүүлж байгаа энэ төр нь бол харагдаж байна. За, somata sensor terminalны fibers. За, нүүрнээс толгойн орой хүртэл хэсгийн арьсны мэдрэлжилтийг бол хангана. Хүзүүний мэдрэлийн 2-оос 3 дугаар язарын мэдрэлжилттэй бол давхцдаг. Хүзүүний C1 язар нь дан хөдөлгөөний ширхэгтэй ба гавл ба хүзүүний дээд нугалмуудын хооронд бэхлэгддэг булчингуудыг бол мэдрэлжүүлж идэг. C1 нугасны мэдрэлт бол мэдрэхүн ширхэг байдаг учраас 2-3-ын мэдрэлжилттэй давхцдаг гэх нэ. За, ам, хамар, параназал синусүүд эрүү хоншоор дээд доод шүднүүд хатуу хальсны ихэнх хэсэг болвол гурвалсан мэдрэлээс мэдрэлжилттэй бол авна. Гадна чихний урд хэсэг, сонсголын гадна сувг, хэнгэргэн хальсны зарим хэсэг бол мэдрэлжилт авна. Сонсголын гадна сувгийн үлдсэн хэсэг нь nervus intermedius, glossopharyngeal nerve, nervus vagusаас бол мэдрэлжилттэй авдаг бахнэ. Зажлуурын булчин ба хатуу тагнаанаас үүсэх proprioceptive сэрлийг эрүүний мэдрэл бол дамжуулж идэг. Энэ нь хазалтын хүчийг хянах хариу үйлдэлийн механизмын нэг хэсэг болдог. За, эдгээр мэдээллийг дамжуулах бүх мэдрэхүн ширхэгүүд гүүрийн dorsal lateral хэсэгт байрлах principal sensor nucleus-д бол очиж төгсдөг. Эндээс 2 дугаар хэсгийн нейроны аксон гарч зөвлөг хийгээд эсрэг талын медиал lemniscus-гэр таламусын ventral posteromedial бөөмд бол очиж төгснө.
За хэд хэдэн чухал рефлексийн номын бүрэлдэхүүнд бол гурвалсан мэдрэл орж идэг. Хамгийн түрүүнд бол эвэрлэгэн рефлекс. Эвэрлэгийн салстад одоо хүрэхэд хоёр нүдээ зэрэг аних рефлекс. Нүдний санс бүр хөвчөөс одоо мэдрэхүүн мэдээлэл гурвалсан мэдрэлийн нэгдүгээр салаа буюу офтальмик бренчээр дамжаад гурвалсан мэдрэлийн принципал сенсор нуклеуст хүрнэ. За ингээд синапс холбоогоор нүүрний мэдрэлийн бөөм рүү дамжиж уруудах ширхгээр нүдний цагирга булчинд одоо ирснээр нүдэ аних эвэрлэгийн рефлекс бол нүдэ анж төгсгөн юм тийм ээ. Тэгэхээр аль нэг хэсэгтээ гэмтэх юм бол мэдээж рефлекс алдагдана. За найтах болон хөхөх рефлекс. Хамрын салст бүрхөвчээс гурвалсан мэдрэлийн өксөх ширхэг гарч бөөмдөө бол хүрнэ. Ингээ уруудах ширхгүүд нь болохоор 5, 7, 9, 10 гэсэн амьсгал гаргахад оролцдог олон мэдрэлийн ширхгүүдээс бол тогтж идэг нийлмэл рефлекс ахна. Нялх хүүхдийн уруулт хүрэхэд хөхөх рефлекс нь гурвалсан мэдрэлийн афферентээр өксөөд өөр хэд хэдэн мэдрэлийн эфферентээр бол битүүрж идэг ийм рефлексийн номтой. За зурагт бол бие мэдрэхүүн мэдээлэл буюу арьсны одоо арьс салстын мэдрэхүүн мэдээлэл 1, 2, 3 дугаар салаагаар өксөөд гурвалсан мэдрэлийн төвийн бөөмөнд ирээд эндээсээ зарим ширхгэн зүрлэг хийгээд эсрэг талдаа гараад тэндээс таламус хурж таламусаас их тархины гатарт хүрж байгаа зам болвол харагдаж байна. За гурвалсан мэдрэлийн өвдөл температурын ширхгүүд эдгээрийг хариуцсан ширхгүүд бол гурвалсан мэдрэлийн нугасны бөөмд бол очиж төгсдөг. Энэ бөөм нь нугасны арын эврийн субстанца желатиноса ба лисойрын зоонд бол байнга хүзүүний дээд хэсгийн өвдөл температурыг бол хүлээж авдаг ийм хэсэг юм. За caudal portion of the spinal nucleus өөрөлдөх юм бол нугасны бөөмийн caudal хэсэг нүүр, толгойн, уруу, somatotof дүрслэлийг бол агуулдаг. Хамгийн доор нүдний салаа тэгээд дээшлэхэд хоншоорын хамгийн дээр нь ирүүний хэсэг бол байрлана. Гурвалсан мэдрэлийн нугасны зам нь гадна чих, хэлний арын 3/1, төвөнх, залгуурын хэсгээс өвдөл температурын мэдрэмжийг бол зөөврлөнө. Ингээд 7, 9, 10 дугаар мэдрэлээс ирэх ширхгийг бол агуулж идэг бахнэ. Энэ хэсэг mid portion хэсэг буюу pars interpolaris ба rostral portion буюу pars rostralis. Энэ хэсэг бол хүрэлцэх болон даралтын мэдрэмжтэй хариуцдаг афферент ширхгүүдийг хүлээн авдаг байж магадгүй. Одоогоор бүрэн тодорхой биш. Дунд хэсэг нь шүдний целлюлозоос мэдрэлийн хэсгийг хүлээн авдаг гэж мэдэгдсэн байгаа одоохондоо. За нугасны бөөмөөс гарч буй 2 дугаар нейрон нь одоо ширхэггүүдээ голын шугамар явуулан дэвүр хэлбэрийн фен-лайк тракт бол үүсгэн эдгэр ширхгүүд гүүр дунд тарихаар дайран өнгөрч латерал спиноталамик замаар таламуст хүрээд таламусын VPM-д бол төгснөө. 3 дугаар нейроны аксонууд дотор капсулын арын хөлөөр гарч постцентрал гирүүст бол төгсдөг байна. Гурвалсан мэдрэлийн хөдөлгөөний ширхгүүд гүүрийн тегментумын латерал хэсэгт принципал сенсор нуклеус бол медиал хэсэгт нь байна. Гавлын ясны 100 нөхөр 3 салаатай бол гарч массетер булчин медиал латерал петригоид булчин тенсор вели платины тенсор тимпани милохоид антериор белли оф д гастрик булчингуудыг бол мэдрэлжүүлдэг. Хөдөлгөөний бөөм нь гадар бөөмсийн замын бүрэлдэхүүнд багтаж тэдгээрийн нөлөөнд байна. Бөөмсийн дээд зам нь зөрлөг хийдэгч нилээдгүй хэсэг нь өөрийн талтай байна. Энэ нь гурвалсан мэдрэлийн нэг талын гэмтлээс болж зажлах үйл ажиллагаа алдагдахгүй байгааг бол тайлбарладаг байна. Өөрөөр хэлбэл хоёр талын мэдрэлчлэлтэй. Бөөмсийн дээд зам нь прецентрал гирүүсийн каудал хэсгээс бол эхэлж идэг. Хөдөлгөөний ширхгүүдийн гэмтэл. За захын гэмтэл нь зажлуурын булчингийн сулрал бол үүсгэн. Зажлуурын бааж хамархан булчингуудыг бол тэмтэрч үзэх ёстой. Гэмтэлтэй талдаа булчингийн одоо тонус бол
алдагдана. Амаа том нээх эрүүг унжуулахад гэмтэлтэй тал руугаа бол хазаана. Эрүүл талын птеригоид булчингийн чангарал байгаа учраас тэр тал нь өргөгдөж одоо харагддаг байх нь байна. Масетер болон жожог рефлекс арилнаа. Гурвалсан мэдрэлийн эмгэгүүд. За гурвалсан мэдрэл бол үйл ажиллагааны алдагдал гэхээс илүүтэйгээр одоо цочрлын шинжээр илэрдэг гээ. За хамгийн тод илрэл бол гурвалсан мэдрэлийн невралги. Нэг юм уу хэд хэдэн салаа нь одоо буудах, хэрчиг, хатгах мэт хүчтэй өвдөлтийн пароксизмаар бол гурвалсан мэдрэлийн өвдөлт илэрч идэг. Өвдөлт нь хүрлцэх үед сэдрэнэ. Сэдрэгч хүчин зүйл нь нүрээ угаах, сахлах усах, шүдээ угаах зэрэг багтана. Францаар тик долорокс гэдэг нь нүрний татуулзах хөдөлгөөний жинхэнэ тик биш өвдөлтийн рефлексийн хариу үйлдэл одоо үзүүлж байгааг бол хэлдэг бахан байна. Өөрөөр хэлбэл өвдөлтөөс болоод өвчтөн тиктэй хүн шиг нүүрний мимикийг маш олон янзаар хөдлөгдөг бахан байна. Үзлэгт бол юу ч илэрхгүй. Эмгэг зам бүрэн тодорхой биш. Гурвалсан мэдрэлийн язорыг одоо superior cerebellar artery тойрч цочроо явахдаа одоо цочроодог гэж бол үздэг. Энэ зам нь одоо биднэрт харагдаж байна тийм ээ. Гурвалсан мэдрэлийн одоо ар хэсгээр явж байгаа superior cerebral-ны артерийн хэсгийг бол улаанаар тэмдэглэсэн байгаа нь бол харагдаж байна. За тэгэхээр 80 орчим хувийн үр дүнтэй артер мэдрэл хоёрыг тусгаарлах мэс ажилбар бол хийгддэг байна. За 80-90% нь карбамазепин болон габапентин зэрэг эмийг хэрэглэж өвдөлтийг бууруулах юм уу эсвэл арилгах бол боломжтой. Мэс заслыг зөвхөн эмийн эмчилгээнд тэсвэртэй тохиолдолд хийн. За мэс засал нь тусгаарлах ба гурвалсан мэдрэлийн язорын термокоагуляц одоо байж болдог бахнэ. За шинж тэмдгийн гурвалсан мэдрэлийн невралги. Энэ үүсгэх одоо сонгодог шалтгаан бол ЭМС буюу тархимал хатуурал байна. Нийт өвчтнүүдийн одоо тархимал хатууралтай нийт өвчтнүүдийн 2.4% бол үүсдэг ба эдгээр үүссэн өвчтнүүдийн 14% нь хоёр талын одоо өвдөлт бол илэрч идэг байна. Ховор шалтгаанд шүдний эмгэгүүд, синусит, за ялангуяа максиллярны синус, гамбрит гэж бид нар ярьдаг тийм ээ. Ясны одоо хугарал, за хамар амны болон гүүр баг тархины үндэсгийн хавдар байх бол элбэг. Нүд ба духны өвдөлттэй бол глауком болон иритсийг бол сэжиглэх хэрэгтэй. За зочмог глаукомын өвдөлт нь гурвалсан мэдрэлийн өвдөлттэй нэлийн төстэй илэрдэг гэдгийг мэдэх шаардлагатай. За өөр гурвалсан мэдрэлийн өвдөлтөөр илэрдэг нэг шинж бол Градиниговын синдром. За гурвалсан мэдрэлийн нүдний салааны өвдөлт буланцар мэдрэлийн одоо саатай хавсарч илэрнэ. Өөрөөр хэлэх юм бол нүдийг гадагш одоо хөдлөгдөг мускулус ректус латералис одоо сав үсгтэй хавсарч болно. Энэ нь ихэвчлэн Петрос апексын халдвар үүссэн үед бол илэрдэг ийм шинж бахнэ. За ялгаан онцлогоо гурвалсан мэдрэлийн гэмтэлгүй үед үүсэх нүүрний өвдөлтийн эмгэгүүд гэж байна. Чарльны невралги байна. Нүдний дотор талын хэсэг, хамрын дээвэр хэсэг хамт өвдөх ба нулимс ихээр гоожно. Цэлярын зангилааны цочрлоос болж үүсэх нь хэлбэг. За кластер толгой өвдөлт буюу Бирк хортны хам шинж. Эритропросалгия гистамины толгой өвдөлт гэж нэрлэдэг. За ихэнхдээ шөнийн цагаар унтчих үед богино хугацааны өвдөлтийн дайралгаар тохиолдно. Өвдөлтийн дайралга нь нүүр улаах, нулимс гоожих, хамраас нус гоожих, гоорндрын шинжтэй бол хавсарч илэрнэ. Өндөрлөг газар согтууруулах ундааны хэрэглээ, нитр гэлцрийн хэрэглэх зэрэг нь өвдөлтийг бол сэдрэж идэг. Өвдөлт нь 7 хоногоор үргэлжлээд 2-7 хоног өвдөлтгүй байх завсарлагтай үргэлжлэнэ. Эмгэг зам бүрэн тодорхой биш. Эмчилгээ нь хүчил төрөгч триптофан одоо уух зэрэг шинж тэмдгийн одоо эмчилгээл хэрэглэнэ. За 7 дугаар хас мэдрэл буюу nervus facialis, nervus intermedius. За nervus facialis бол үндсэндээ хоёр хэсэгтэй гэж үздэг. Том салаан цэвэр хөдөлгөөнийг хариуцсан нүүрний мимикт оролцдог булчингуудыг мэдрэлжүүлдэг nervus facialis гэсэн үндсэн салаа байна. Харин мэдрэхүүн хэсэг байна. Хөдөлгөөний мэдрэлийг дагсан висцерал болон соматик афферент ширхэг бүхий жижиг мэдрэлийг nervus intermedius гэж нэрлэдэг.
За хөдөлгөөний хэсэг бөөм нь гүүрний тегментумын вентролатерал хэсэгт бол байрлаж идэг. Бөөмийн эсүүд нь нугасны урд иврийн эсүүдтэй адилхан боловч үр хөврөлийн явцад second branchial arch-аас гаралтай булчингуудыг болвол мэдрэлжүүлэхэд зориулагдсан байна. Ширхгүүд нь тархины багнан хэсэг дотор 6 дугаар мэдрэлийн бөөмийг бүтэн тойрч internal gain of the facial nerve гээд гогцоо үүсгээд 4-р ховдлын ёроолд жижиг товгор үүсгэн байгаад дараа нь гүүрийн каудал вентролатерал хэсгээр явж тархины багнаас гараад гүүр баг тархины өнцөгт субарахноид зай руу орж nervus intermedius болон 8-р мэдрэлтэй хамт сонсголын дотор сувг болох internal acoustic meatus руу бол ордог. За ингээ энэ хоёр мэдрэл нь 8-р мэдрэлээс саалж нүүрний сувгаар өвдгөн зангилааг бол чиглэж явна. Зангилааны төвшөнд нүүрний сувг огцом доошо иргэнэ. Сувгийн доод үзүүрт нүүрний мэдрэл нь стеломастоид нүхээр гавлын хөндийгөөс гарч ирнэ. Хөдөлгөөний ширхгүүд нүүрний бүх хэсэгт бол тархан, зарим нь эхлээд паротидны булчирхаа хүрээд тэндээс бол ширхгүүд нь салдаг байх нь. За эдгээр нь second branchial arch-аас гаралтай orbicularis oris ба oculi, buccinator, occipitalis, frontalis, staphylococcus, platysma, styloid, posterior belly of the gastrix зэрэг булчинг мэдрэлжүүлнэ. За нүүрний мэдрэлийн оролцоотой рефлексүүд. Нүүрний мэдрэлийн хөдөлгөөний бөөм хэд хэдэн рефлексийн нумын бүрэлдэхүүнд бол орж идэг. За эвлэгийн рефлексийн талаар түрүү ярьсан тийм ээ. За блинк рефлекс, анивчих рефлекс, харааны талбайн урталд ямар нэгэн хүчтэй цочрол гарч ирэхэд энэ цочрол бол дөрвөн толгодын дээд хоёр таврыг цочроосноор харааны сэрэл тектобулбар замын тусламжтай гүүрэнд байх нүүрний мэдрэлийн бөөмөнд очисноор нүдэн анивчих рефлекс юм аа. За дараагийнх нь бол стапедеус рефлекс. За сонсголын сэрэл нь трапезоид бодигийн дарсаал бөөмөөс нүүрний мэдрэлийн хөдөлгөөний бөөмд дамжснаар сонсголын цочруулын хүчнээс хамааран стапедеус булчин агших болон сулрах байдлаар сонсгол хамгаалахад оролцдог ийм рефлекс байна. Nervus intermedius буюу мэдрэхүүн ширхэг хэд хэдэн афферент болон эфферент ширхгүүдийг бол агуулж идэг жижигчгсэн. За амтлах афферент ширхгүүдийг агуулна өвдгөн зангилаанд байрлах хуурамч 2 туйлт хэсээс бол эхлэн захын хэсэг нь хилний урд 3/2 хэсгийн амтлах болцоноос бол эхэлдэг. Хилний мэдрэлтэй хамт хоордоо тимпанигийн замаар явж өвдгөн зангилаагаар дамжин nucleus tractus salutaris бол хүрхэн вэ. За nucleus tractus salutaris бөөм нь хил залгуурын мэдрэлээс хилний арын 3/1 тэнэгч мэдрэлээс эпиглотс дээрх амтны мэдээллийг бол хүлээж авдаг. Иймд амтыг хоёр тал тус бүрдээ 3 өөр мэдрэлээр бол хангадаг бахны. Иймд амтлах чадвар бүрэн алдагдах нь маш ховор байдаг бахны. За амтлах мэдээллийн төвийн хэсэг Tractus solitaris нь бүх амтлах ширхгүүдийн төвийн дамжуулагч бол зам юм аа. Амтлах сэрэл эсрэг талын таламус руу явж таламусын VPM нуклеуст бол төгснө. Таламусаас амтлахын зам нь их тархины гадрын инсула хүрч бол төгсдөг бахна. За бие мэдрэхүүн афферент ширхэг амтлахаас гадна бие мэдрэхүүн ширхэгтэй бахна тийм ээ. Гадна чихний пена буюу дэлбэн чихний дэлбээ. За сонсголын гадна сувг, чихний хэнгэргийн гадна талын гадаргуугаас гарсан зарим ширхэг өвдгөн зангилаагаар дамжин гурвалсан мэдрэлийн мэдрэхүүн бөөмд бол хүрдэг бахна. Герпес зоострын чихний арсны гэмтэл нь бол энэ ширхэгтэй холбоотой байдаг бахна. За эфферент ширхэг. За nervus intermedius-ийн эфферент ширхэг бол superior salivatory nucleus-ээс эхэлдэг.
парасимпатик ширхгийг болвол агуулна. Нүүрний мэдрэлийн хөдөлгөөний бөөмийн медиал, каудал хэсэгт болвол байрлаж идэг бахна. Зарим ширхгүүд нь нүүрний мэдрэлийн гол ширхгээс өвдгөн зангилааны хэсэгт салаад петрикобалатины зангилаа руу хурж эндээс нулимсны булчирхай болон хамрын салстад бол хүрнэ. За зарим ширхэг нь хоорда тимпани болон хилний мэдрэлээр дамжин эрүүнд орох зангилаа хурж хилэнд орох болон эрүүнд орох шүлсний булчирхайг мэдрэлжүүлэн шүлс ялгаралтыг болвол өдөөж идэг. За superior salivary nucleus болвол үнэрийн тогтолцооноос dorsal longitudinal fasciculus-ээр дамжуулан синапс үүсгэж мэдээллийг бол давхар хүлээж авч байдаг. Энэ холбоос нь хоолны дуршил үүсгэх, үнэрт хариу үзүүлэх, шүлс ялгаруулах рефлексийн анатомийн болвол суурь нь болж идэг байна. За нулимсны булчирхай нь тархины багны торлог байгууламжаар дамжуулан гипоталамусаас төвийн мэдээллийг болвол хүлээн авахаас гадна гурвалсан мэдрэлийн нугасны бөөмөөс мэдээллийг хүлээж авч байдаг. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл хөдлөлийн үед хүн яагаад үйлдэх нь энэ таламустай холбогдож байгаагаар бол тайлбарлагдах нэ. За сонсгол тэнцвэрийн мэдрэл. Сонсгол тэнцвэрийн мэдрэл бол үндсэн 2 том хэсгээс бол бүрдэж тийм ээ. За сонсгол тэнцвэрийн эрхт нь өөрхөн үрлийн үед бол чамархан ясны петрос поршны хэсгээс бол үүсдэг. Утрикулус, сакулус 3 хагас цагирган суугтай нийлж тэнцвэрийн тогтолцоог үүсгэх болвол сонсголын тогтолцоог үүсгэнэ. За сонсголын мэдрэхүй аудитори хэсэг нь тийм ээ. Дууны долгион гэдэг нь агаарт янз бүрийн механизмаар яриа, дуу, хөгжмийн зэмсэг, байгалийн дуу чимээ, хүрээлэн буй орчны чимээ зэргээс үүсэж байгаа чичиргээ юм. Эдгээр чичиргээ сонсголын гадна суугаар дамжин чихний хэнгэрэгт хүрнэ. Хэнгэрхэн хальсанд гадна дунд чихийг тусгаарлана. За дунд чих агаар бүхий зайтай салс бүрхөвчээр хучигдсан ясны хүндий ба хамрын хүндийтэй эвстахын буюу сонсголын гурсаар бол холбогдсон байдаг. За медиал хананд нь foramen ovale, foramen rotundum гэсэн 2 коллаген эдээр хаагдсан нүх болол үйждэг. Энэ 2 цонх перилимпийн шингэнээр дүүрсэн дотор чихний хэсгээс дунд чихийг бол тусгаарлаж тусгаарлана. Ирж буй долгион хэнгэргийн мембраныг чичиргээнд оруулна. Алах, дүш, дөрөө яснууд хэнгэргэн хальсны хэлбэлцлийг 100 цонх руу дамжуулна. За ингээд сумаар харагдаж байгаа шиг дөрөө ясны доороос 100 цонх чичрээд сумны дагуу перилимпийн шингэнээр бүтэн тойроод яваад орой хэсэг дээр хүрээд эргэж ирэхдээ foramen эсрэг талын цонхыг бол чичиргээнд оруулж идэг. За ингээд дунд чихний хүндийд бол 2 булчин бийж идэг. Tensor tympani stapedius. Эдгээр булчингууд агшиж сулрах замаар ирж буй дууны эрчмээс хамааран сонсголын ясны хөдөлгөөнийг өөрчилдөг бөгөөд ингэснээр кортын эрхтэн маш чанга дуу чимээний цочрлоос үүсэлтэй гэмтлээс бол хамгаалагдж идэг бахнэ. За энэхүү зурагт улбар шар өнгөтэй нь бол дунд чихний хэсэг, дунд чихэнд эхлэл нь хэнгэргэн хальс, тэгээд алах төш дөрөө яс, тэгээд перилимпээр дүүрэн хэсэгтэй холбогдож байгаа 2 цонх буюу foramen ovale, foramen rotundum харагдчихна. За харин ясан дотор байгаа 3 хагас цагирган сувг болон илүү тодор утрикулус, сакулус 2 бол тод цэнхэр өнгөөр харагдчихээн. За энэ хэсэг бол тэнцвэрийн хэсэг. За харин перилимпийн шингэнээр дүүргэгдсэн хоолойн дунд байгаа кохлеар дүүхттэй хэсэг бол сонсголын үндсэн кохлеар хэсэг маань ахнэ. За дотор чихийг дотор нь бон кохлеа гийн хэсэг гэж бол
ясан болон мембран гэж ангилдаг. За тэгэхээр ясан хэсэг бол bone cochlean гэсэн үг тийм ээ. За ясан дуун нь хоёр хагас эргэлттэй одоо эмгэн хумстай төстэй ийм эргэлттэй ингэж харагдчихдаг бахан нь. За дуун нь урд камер буюу antechamber vestibule хэсэг болон спираль ясан гуурс буюу бооны төвбөөс агуулсан модулус ясыг тойрч иргсэн хучуур идээр бүрхэгдсэн дээшээгээ нарийсан бүтц харагддаг. За лабиринт гэдэг зураг дээр харагдаж байна тийм ээ. Тэгэхээр модулус гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэр энэ ясан бүтцийг хэлж байгаа. Тэгэхээр симхи ясан дундаар явж байгаа хоёр бүтэн хагас гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээ 3 давхраа байгаа юм шиг харагдаж байна тийм ээ. Гадна талаас нь харах юм бол дунгийн нэг бүтэн эргэлт, хоёр бүтэн эргэлт хагас яваад дээд талаа төгсөж байгаа юм шиг харагдаж байгаа. За энэ цагирганы дотор талаас нэг бүрчлэн гарсан шар өнгөтэй зүйл болвол нөгөө сонсголын маань мэдрэл юм байгаамаа. За тэгэхээр нөгөө хагас эргэлттэй эмгэн хумс гэж нэрлэдэг байгаа зүйлийг дундуур нь зүсчих юм бол ингэж харагдана шүү гэсэн үг ээ. Эхлэл хэсгийг нь болохоор antechamber vestibule гэд дээр нь байгааг нь болохоор bony spiral tube гэж нэрлэдэг байгаа юм. За дунгийн хөндлөн огтл нь 3 мембран бүхий таслахад хэсгийг агуулна. За тэгэхээр нэг зургийг нь би дээр коклеа хэсгийг нь бол тодруулан харуулсан байна тийм ээ. Тэгэхээр scala vestibuli, scala tympani, scala media гэсэн 3 хэсэгтэй. За scala media нь өөрөө коклеар дуугт буюу жинхэнэ organ of cort-ийн эрхтэн гэдэг ямыг агуулж явах нэ. За тэгвэл scala vestibuli, scala tympani хоёр бол өмнөх зураг дээр харагдчихсэн перилимпер дүүрэн одоо гадна талынх нь цэнхэр хэсэг юм. Харин коклеар дүүрэгт бол extravascularis-аас ялгарч байгаа шингэн болох entolymper дүүрэн байдаг хэсэг байна. Тэгэхээр энэ 3 тасалгааны 2 нь перилимпер, нэг нь дундлын хэсэг нь болохоор endolymper дүүрсэн байдаг байна. За коклеар дүүгт буюу дунгийн сувгийн 2 үзүүр бол битүү төгсөж идэг. За суур буюу эхлэл хэсгийг нь cecum vestibulare, орой буюу төгсгөл хэсгийг нь cecum cupulare гэж бол нэрлэдэг. За коклеар дүүгтийн одоо буюу дунд одоо хөндийн одоо дээд хан нь маш нэмгэн Grisneri мембранаас тогтдог ба энэ нь endolympic scala vestibuliгийн перилимпийн шингэнээс зааглаж scala vestibuliгээр долгионы даралтыг одоо коклеар дүүгтийн сувг руу чөлөөтэй дамжуулснаар суурийн мембран болж чичиргээнд орж идэг байна. Тэгэхээр энэ уян мембран хэлбэлцэж байгаа нь өөрөө одоо суурийн мембраныг цочрооно. За перилимпийн даралтын одоо долгион нь 100 цонхноос эхэлж чихний дунгийн бүх уртын дагуу vestibular scala-гаар дамжин орой хүртлээр тархаж хеликотрем гэж нэрлэгддэг жижиг нөхөр дамжин тимпани скала руу шилжээд одоо эргэж яваад эцэст нь дунд чихнээс дотор чихийг тусгаарлаж байгаа нэмгэн мембранын дугуй цонхонд бол очиж төгснө. За тэгэхээр зургийн хамгийн дээдл хеликотрем харагдаж байна тийм ээ. Доотлын хогос хоёр хагас цагирган сувгт бол харагдахгүй байгаад спиралд харагдахгүй байгаад хамгийн дээдлийн спиралын оройн хэсэг дээр хеликотрем байгаад нэг хөндийгөөс нөгөө хөндөө рүү перилимпийн шингэнийг одоо урсгадаг ийм юм байна. За organ of cort, spiral organ гэж нэрлэдэг. За вестибулумаас орой хүртэл бүтэн уртын дагуу суурийн мембран дээр бол байрлана. За өмнөх зураг дээр одоо харагдаж байна тийм ээ, харагдчихсан. Үслэг гис гэдэг ингээ үстэй сонсголын хүлэн авар эсүүд байгаа. За саппортын цел гэдэг тулгуур эс байгаа энэ суурийн мембран дээр. За үслэг эсүүд нь сонсголын эрхтний рецепторууд бөгөөд дууны, долгионы механик энергийг электрохимийн потенциал болгож бол хувиргадаг. За энд ингээ харагдаж байна. Дотор талд нь нэг игнэ эс байна тийм ээ. Гадна талд нь
3 игний эс байна. Тэгэхээр дотор талд байгаа эсийг нь болохоор инner hair cell гээд, гадна талд байгааг нь болохоор outer hair cell гэж нэрлэдэг. За үслэг эс бүр ойролцоогоор 100 ширхэг стероцелий гэдэг юмтай. Өөрөөр хэлбэл дээрээ ийм өснүүдтэй байх нь тийм ээ. Эдгээрийн зарим нь дээдлийнхаа текторал мембран руу бол шүргэж байрлаж байдаг. За суурийн мембран хэлбэлцэх үед өөрөөр хэлбэл хөдөлгөөр стероцелий нь хэлбэлцдэггүй, харин текторал мембрантай хүрэлцдэг хэсгэрээ нугарч идэг. Өөрөөр хэлбэл аль нэг тийшээгээ ингээ хазаах нь тийм ээ. Энэ нь сонсголын рецепторсыг механикаар зочроод байгаа өдөөлт юм байна. За кортын эргэтэн нь үслэг эсээс мэдрэхүүн рецептор эс штэ энэ тийм ээ. Гадна хэд хэдэн төрлийн тухайлах юм бол детерсис хоосон зай зэргийг болвол агуулж идэг энэ суурийн мембран дээр. За дөрөв ясны хөдөлгөөн нь 100 цонх руу шилжиж суурийн мембраны дагуу хөдөлгөөн долгион үүсгэх ба энэ нь долгионы хөдөлгөөний чиглэлд хөндлөн чиглэлтэй байна. Өгөгдсөн давтамжийн хамгийн тод цэвэр тоон гарах нь суурийн мембраны тодорхой хэсэгтэй холбоотой байдаг бөгөөд тодорхой хэсэгт мембраны хамгийн их хазаалт буюу далайцын их утга болвол үүсгэн нь. За суурийн мембран нь базал хэсэгтэй, өндөр давтамжтай, оройн хэсэгтэй, бага давтамжтай авиг бүртгэдэг тонотоник зохион байгуулалттай байна. Тэгэхээр хаан ч хамаагүй бүртгэгдэхгүй байна тийм ээ. Үүнийг төгөлдөр хуурын гартай харьцуулж болох ба давтамж нь зүүнээс баруун тийш өндөр болж байгаа нь мэдэгддэг байна. За суурийн мембраны базал хэсэг нь оройн хэсгээс илүү өргөн байдаг байна. За спираль зангилаа. Спираль зангилаанд төвийн ба захын хэсэг бүхий 2 сертэнтэй 2 сертэнт 25,000 1 сертэнт 5,000 орчим нейроноос бол тогтдөг юм байна. За захын хэсэг нь дотор эслэг эсүүдээс мэдрэлийн сэрлийг хүлээн авч байгаа тэр энэ шараар ингээ харагдчихээн тийм ээ. Мэдрэлийн ширхэг үсгээ явж байгаа нь тэр хэсэг бөгөөд харин төвийн хэсгүүд нь бол хоорондоо нийлээд нөгөө энэ өмнөх зураг дээр модулусыг дунд ингээд шар харагдчихсэн шүү дээ тийм ээ. Тэр болвол энэ мэдрэл болж явж харагдаж байгаа юм байна. За ингээд энэ нь сонсголын мэдрэл болдог бахнэ. За сонсголын мэдрэл ба сонсголын зам. Спираль зангилааны эсүүдийн төвийн сертэнгүүдээс үүссэн сонсголын мэдрэл нь тэнцвэрийн мэдрэлтэй хамт сонсголын дотор суугаар дамжин өнгөрч бага тарих гүүрний буланд байрлах субарахноид зайгаар дамжин бага тархины доод хөлийн араар тархины багна хэсэг рүү болвол ил гарч ирдэнэ. Сонсголын мэдрэл нь тархины багна хэсэгт вентрал кохлеар нуклеус, дорсал кохлеар нуклеус гэсэн сонсголын 2 дугаар нейронд хүрэх замдаа 2 хуваагдана. 2 дугаар нейронууд нь хэд хэдэн өөр замын дагуу болвол мэдээлэл дамжуулж идэг бахнэ. За тэгэхээр сонсголын ердөө 2 бөм байдаг. Ventral cochlear nucleus. За үүнээс үүссэн ширхгүүд трапез боди дундуур голын шугамар зүрлэг хийнэ. За зураг дээр тод харагдчихээн тийм ээ. Энд зарим нейронууд нь трапез бед синапс холбоо үүсгдэг бол зарим нь superior-alveolar-ны nucleus of lateral lemniscus reticular formation-аар бол дамжиж явна. Дээш чиглэсэн сонсголын сэрлүүд lateral lemniscus-ээр дамжин дөрвөн толгодын доод 2 тавгарт руу явна. Гэхдээ зарим ширхэгүүд нь орохгүйгээр lateral colliculus руу орохгүйгээр тойрч medial geniculate body руу болвол явдаг бахнэ. Dorsal cochlear nucleus. За эндээс үүссэн ширхгүүд бага тархины доод хөлийн араар дунд шугамыг гатлан зарим нь страмидулярсаар зарим нь торлог байгууламжаар дамжин lateral lemniscus-аар өгсөж доод тавгарт хүрнэ. Ventral cochlear nucleus-ээс үүссэн ширхгүүдтэй хамт болвол төгснө. Доод тавгараас гарсан ширхгүүд гадна өвдгөн бие рүү явах ширхгийг болвол үүсгэж идэг бахнэ. За эндээс гарсан сонсголын ширхгүүд сонсголын цацрагаар дамжин
дотор капсулын арын хөлөөр явж чамархайн дэлбэнгийн хүндлэн анхдагч гадрын төвд бол очино. Өөрөөр хэлэх юм бол гээжлийн хатаранд очиж төгснөө. За сонсголын давтамжаас хамааран тонотопик зохион байгуулалт нь кортын эрхтнээс эхлээд сонсголын замаар өгсөн их тархины гадар хүртэл сонсголын бүх замд бол хадгалагдчихдаг байх нь. Энэ нь харааны замд соматотопик зохион байгуулалт хадгалагддагтай бол адилхан юм аа. За bilateral projection буюу аудиторийн импульсээс бүх сонсголын ширхгүүд тархины багнан хэсэгт зүрлэг хийдэггүй, зарим нь өөрийн талдаа үлддэг тул латерал lemniscus-ийн гэмтэл нэг талын бүрэнд үлрэлтийг бол хязгаарч үүсгэхгүй, харин эсрэг таалд хэсэгчилсэн дүлэрэл дууны чиглэлийн ойлголтыг бол чиглэлийг бууруулдаг бахнэ. За auditory association area их тархины гадрын анхдагч сонсголын төвөдтэй зэрэгцээ. Чамархайн дэлбэнгийн 2 дахь төвөд буюу Бродманы 42 байх ба сонсголын сэрлийг шинжилж тодорхойлж өмнөх сонсголын дурсамжтай харьцуулан мөн тэдгээр дуу чимээ, өнгө аяс, аялгау эсвэл үг өгүүлбэр яриаг илэрхийлж байгаа эсхийг бол ангилдаг байна. Энэ гадар гэмтсэн үед өвчтөн дуу чимээг таних эсвэл яриаг ойлгох чадвараа алдаж болно. За сонсголын процессуудыг төрөл бүрийн рефлексийн номонд бол нэгтгэх нэ. За кортын эрхтнээс анхдагч сонсголын бор гадар хүртэл зам нь 46 нейронтой. Эдгээр дамжуулах хэсэг бүрт буюу дээд оливын бөөм, торлог байгууламж, латерал lemniscus-ийн бөөм, доод тавгарын бөөм гэх хит хитийн рефлексийн номонд оролцдог ширхгүүдийг бол дотроо агуулж идэг байна. Зарим сэрэл нь бага тарих руу, зарим нь medial longitudinal fascicular дамжин нүдийг хөдөлгөгч булчингуудын мэдрэлийн бөөмс рүү хүрснээр дуу чимээ гарсан чиглэлд нүдний хам хөдөлгөөнийг бол үүсгэж идэг байна. За гэтэл зарим сэрэл дээд доод тавгараар дамжин перитектал хэсэг рүү, дараа нь тектобулбар замаар дамжин 7 дугаар мэдрэлийн бөөм рүү тархины багны хэсгийн өөр бөөм рүү эсвэл тектоспинал замаар хүзүүний хэсгийн нугасны урд эврийн хөдөлгөөний эсүүд рүү бол дамждаг байна. Энэ нь толгойг чимээ гарсан зүг рүү эргүүлэх эсвэл биеийг холдуулж зүгтах энийг үйл ажиллагааг эхлүүлдэг байна. За зарим сэрэл өгсөн итүгжүүлэх торлог байгууламжаар дамжиж хүнийг сэргэг байхад оролцдог байна. За зарим нь латерал lemniscus-аар доош уруудаад холбогч нейроны тусламжтайгаар базилар ламина нөлөөлөх нь вэ. Өөрөөр хэлэх юм бол тэнцвэрийн хэсэг рүү буцаа явна гэсэн үг шүү дээ, тийм ээ, дотор чих рүү. За зарим уруудах ширхгүүд дарангуулах нөлөө үзүүлдэг. За тэдгэрийг үүрэг нь бусад ирж буй давтамжийг дарангуулах замаар тодорхой давтамжийг хүлээн авах байдлыг сайжруулахад оролцдог ийм нөлөөтэй байх нэ. Тэгэхээр энэ зурагт болвол нэмэлт процессуудыг харуулж байна. За сонсголын эмгэгүүд. Сонсголын эмгэгүүдийг дотор нь дамжуулалтын болон нейросенсорны эмгэг гэж ангилна. За сонсголын гадна суваг дунд чихний эмгэгүүдээс болж дамжуулалтын алдагдал үүснэ. Агарын чичиргээ буюу дууны доргион нь дотор чих рүү муу дамжин эсвэл огт дамжихгүй. Ясан дамжуулалтыг рентген тест хийж кортын эрхтэн рүү доргионыг дамжуулж шалгадаг. За хингэргийн мембраны эмгэг, серотимпаниум, мукотимпанум, гематотимпанум, гэмтэл болон үрвслийн улмаас ясны хэлхээ тасрах, ясны шохоожолт буюу отосклероз, холестотома буюу сүндрэлт эмгэг хавдар зэргийн үед бол дамжуулалтын алдагдал үүсэх магадлалтай байдаг байна. За тэгвэл нейросенсор эмгэг нь дотор чихний гаралтай сонсголын алдагдлаа, сонсголын төвийн зам, сонсголын мэдрэл, кортын эрхтэн эмгэх төртгөд бол үүсдэг байна. Маш олон тохиолдолд төрөлхийн гажиг, зарим төрлийн антибиотикууд, үйлдвэрийн хорт бодисууд, халдварууд, вирусын халдварууд, тийм ээ, бацин солилцооны эмгэг, гэмтэл зэргээс шалтгаалan болвол алдагдаж болно.
За Ринигийн тест бол агаарын ба ясан дамжуулалтын ялгааг бол үнэлдэг үндсэн тест юм. За камертоныг чичрүүлээд мастоид ясан дээр барих ба өвчтөн доргионыг сонсгоо болсны дараа камертоны үзүүрийг чихний урд барьж сонсож байгаа эсхийг нь бол шалгана. Хэвийн эрүүл хүн энийг ингээд сонсох нь байна тийм ээ. За үүнийг Рине чимээг удаан сонсож тест эрэг буюу эрүүл гэж үздэг. Дунд чихний гаралтай сонсгор муудсан тохиолдолд агаарын дамжуулалтаас илүү ясан дамжуулалт дуу чимээг удаан сонсоход төрөгдөг байна. Үүнийг сөрөг Рине буюу тест сөрөг эмгэг гэж үзэх нь энэ. За Веберийн тест. Чичиргээ камертоныг чичрүүлээд өвчтний толгой орой дээр голын шугамд бол байрлуулна. Эрүүл хүнд дунд шугамын дагуу сонсогдох бол нэг талын дамжуулалтын алдагдaltaй үед гэмтэлтэй талдаа сонсох ба нейросенсор алдагдaltaй бол эрүүл талдаа сонсох нэ. За өөр дунд чихний гэмтэл нь чих хамар хоолой эмчийн хяналтанд байдаг ч ер нь бол сонсголын мэдрэл, сонсголын замын гэмтэл нь мэдрэлийн эмчийн зөвлөгөөг бол шаарддаг. За дээрх хоёр хэлбэрийг ялгахад хийгдэх сонсголын чадварыг үнэлэх тоон, давтамж хэмжих аудиометрийн шинжилгээ бол манай оронд хийгддэг тийм ээ. Агаар ба ясан дамжуулалтын сонсголын босгыг өөр давтамжаар бол хэмждэг байна. Дамжуулалтын сонсгол алдагдах эмгэгийн үед агаарын дамжуулалтын босго нь ясан дамжуулалтаас муу байдаг. За нейросенсор сонсголын алдагдлын үед илэрлэл нь үндсэн гэмтлээсээ бол хамаарч байдаг. Өндөр давтамжийн сонсголын алдагдал нь хөгшрөлтийн үед цочмог буюу архаг байдлаар илэрдэг бол минерийн өвчний үед бага давтамжийн сонсгол алдагддаг онцлогтой. За сонсгол муудахад хүргэдэг мэдрэлийн эмгэгүүд. Минерийн өвчин. За минерийн өвчин бол дотор чихний өвчин боловч сонсгол муудахаас гадна мэдрэлийн шинжүүд илэрдэг. Эндолимпийн осмосын тэнцвэр алдагдаж, эндолимп, перилимп хоёрын хоорондох мембран урагдаж, эндолимпийн даралт ихсдэг. Толгой эргэлтийн эсрэг эм хингэргийн хүндэд аливаа эмийн бодис оруулж перфузийн аргаар бол эмчлэхийг оролддог. За энэ арганда стероид болон гентамицинийг ашигладаг. За бета-гистидины урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжилж болно. За минерийн өвчний үндсэн 3 шинж байна. Дотор мухарах, бөөлжих шинж бүхий толгой эргэлт. За нэг талын хэсэгчилсэн болон бүрэн сонсгол алдалт, tinnitus буюу чих шуугах гэсэн 3 шинж илэрхнэ. За гентийн сонсгол алдагдах. Ихэнхдээ чих шуугахтай хавсрах тул вирусын халдвар болон лабиринтийн артерийн ишмий гэж үздэг. Тархины багны хэсгийн сонсголын төв, судасны эмгэг, гөрөвсөл, халдвар, хавдар зэрэг эмгэг төртгөд сонсгол алдагдана. Тархины багны сонсголын зам хоёр талдаа гэмтэж байж л хоёр талын бүтэн дүлгэрэлт бол үүсэх боломжтой. За өөр нэг сонсгол муудахад хүргэдэг эмгэг бол сонсголын мэдрэлийн невроном гэвч энэний үндсэн гистологи дээр дандаа шваном хавдар илэрдэг бахнэ. За тэнцвэрийн хэсэг. Хүний биеийн тэнцвэрийг зохицуулахад 3 өөр тогтолцоо оролцдог. Нэгдүгээрт нь тэнцвэрийн тогтолцоо буюу вестибулярны систем, хоёрдугаарт нь проприоцептив тогтолцоо буюу булчин үе холбооны байрлалын мэдрэхүүн. За гуравдугаарх нь харааны тогтолцоо буюу визуал систем болвол үндсэндээ хүний биеийн тэнцвэрийг зохицуулж идэг бахнэ. Тэнцвэрийн тогтолцоо нь 8 дугаар хос мэдрэлийн вестибулярны хэсэг, тархины багнан хэсэгт байх тэнцвэрийн бөөмс, тэдгэрийг их тархины гадартай холбосон төвийн хэсгээс бол тогтно. За лабиринт нь чамархан ясны Petrous portion хэсэгт байх 3 хагас цагирган сууг ба үүдрэгүүл санкул хэсгээс тогтноо. Монголоор уманцар, уутанцар гэж нэрлэдэг тийм ээ. За мембрант лабиринт нь ясан лабиринтаас перилимпээр дүүрсэн жижиг зайгаар тусгаарлагдчихэдэг. Мембрант хэсэг нь эндолимпээр дүүрсэн байдаг. За хагас цагирган суугийн өргөссөн хэсгүүдийг ампула гэх ба эдгээр нь үүдрэгүүл сакул хэсгүүд тэнцвэрийн үйл ажиллагааг хангах
рецептор эрхтнүүдийг болвол агуулж идэг. Өөрөөр хэлэх юм бол хагас цагирган сувг тус бүрд нэг ампула байна. Утрикулд нэг макула, сакул дотор нэг макула байна. Ингээд үндсэндээ рецептор хэсэг нь 5 байх нь байна, тийм ээ. За 3 хагас цагирган сувг өөр хавтгаад бол байрлаж идэг. Хажуугийн хагас цагирган сувг нь хэвтээ хавтгаад байрлах ба нөгөө 2 хагас цагирган сувг нь энэ хавтгаатай болон бие биетэйгээ перпендикуляраар байрлаж идэг. Арын хагас цагирган сувг Петроус бооны тэнхлэгтээ зэрэгцэж байдаг бол урд хагас цагирган сувг нь хөндлөн чиглэлтэй байрлана. Чамархан ясны пирамид буюу чулуулаг хэсэг голын дунд чугамтай 45 градусын өнцгөр орших тул нэг чихний урд хагас цагирган сувг нь эсрэг талын чихний арын хагас цагирган сувгтай параллел мөн эсрэгээрээ гэсэн утгатай байх нэ, тийм ээ. За 2 хажуугийн хагас цагирган сувг нь нэг хэвтээ хавтгаад бол байрлана. 3 хагас цагирган нь утрикултэй бол холбогдож идэг байна. За хагас цагирган сувг бүр нэг үзүүртэй ампула үүсгэхийн тулд тэлэх бөгөөд түүн дотор нь тэнцвэрийн тогтолцооны рецепторын хэсэг болох креста ампуларис байрлана. Крестагийн мэдрэхүүн эсүүд нь купола гэж нэрлэгдэх сунсан желатин массын доод үзүүрт шигдсэн байх бөгөөд энэ нь отолит агуулдаггүй буюу чулуулаггүй хэсэг. Хагас цагирган сувг дах эндолимпийн хөдөлгөөн нь крестагийн мэдрэхүүн эсийг өдөх ба эдгээр нь кинетик рецепторууд буюу хөдөлгөөний рецепторууд юм аа. За тэгэхээр 3 зургийн дундлих болвол креста ампуларсыг харуулж байна. За сонсгол утрикул болон сакул рецептор эрхтэн болох макулаг бол агуулж идэг. За утрикулярны макула гавлын суур ястай параллел утрикулын ёроолд бол байрлаж идэг. За сакуларны макула нь сакулын дотор талын хананд босоо байрлалтай байрлаж идэг. За макулагийн үслэг эсүүд нь статолит гэж нэрлэгдэх кальцийн карбонатын талс дагуулсан желатин мембранд суулгагдсан байдаг бахны нэгдүгээр чулуунууд нь. За тэдгээрийн хажууд тулгуур эсүүд бол байна. Эдгээр рецепторууд нь толгойн орон зайдах байрлалыг илтгэх статик импульсыг тархины багам руу бол дамжуулж идэг бахнэ. За мөн булчингийн тонуст энэ тэнцвэрийн рецепторууд нөлөөлөх нь байна. За лабиринтийн рецепторуудаас үүссэн импульс нь нүд хөдөлгөгч булчингууд хөзөөний болон биеийн булчинг зохицуулах үүрэгтэй рефлексийн нумын афферент ширхэгийг үүсгэх ба толгойн байрлал хөдөлгөөн бүрийн төрөлд тэнцвэрийг хадгалахад чиглэгдсэн байна. За рецепторын хүлээн авсан тэнцвэрийн сэрэл сонсгол тэнцвэрийн мэдрэлээр дамжин сонсголын дотор сувг вестибуляр ганглион байх ба энэ нь захын хэсэг нь рецепторээс тэнцвэрийн мэдээллийг хүлээн авах төвийн хэсэг нь сонсгол тэнцвэрийн мэдрэлийг үүсгэдэг хоёр туйлтай хэсэг байдаг. За энэ сонсголын мэдрэлтэй нийлэн сонсголын дотор сувгаар явж гүүр баг тархины буланд сүв арахноид зай руу орж гүүр уртвтар тархины холбоосоор тархины багнан хэсэг рүү ордог. Дараа нь 4-р ховдлын ёроолд байх тэнцвэрийн бөөм рүү хүрнэ. За тэнцвэрийн бөөм болвол цогц том хэмжээний бөөм. Нийтдээ 4 бөөм байна. Superior vestibular nucleus baector, за lateral бөөм буюу Деттерсийн бөөм, medial буюу Schwalbe-гийн бөөм, inferior буюу Rollerийн бөөм гэсэн 4 бөөм байдаг бахна. За тэнцвэрийн мэдрэлийн ширхгүүд нь тэнцвэрийн мэдрэлийн бөөмүүдэд хүрэхээс өмнө олон салаанд хуваагдаж дараа нь синапс үүсгдэг. За энэхүү зурагт юу харагдаж байгаа юм бэ гэхээр 3 хагас цагиргын сувгийн ампулярны хэсэг болон сакул утрикулын макулагаас гарсан ширхгүүд бол 3 ийм салаа утас маягаар явж гин тийм ээ. Тэгээд бөөм болгонлоо тусдаа өөр гэсэн замтай байна. Тэнд очиод хэсэг хэсгээрээ дахин нийлээд тэнцвэрийн өөр замаар явж байгаа нь энэ зурагт харагдаж байна.
Тэнцвэрийн бөөмийн афферент ба эфферент холбоонууд одоогор бол бүрэн тодорхой болоогүй байгаа гэж үздэг юм байна. За зарим ширхгүүд нь жугстра рестиформ замаар дамжуулан бага тархины доод хөлөөр бага тархины фолликулонодулярны дэлбэнд мэдээллийг дамжуулдаг. Бага тархи руу явах нь. За энэ дэлбэнгээс эргээд бага тархины пастикал нуклеус руу чиглэсэн рүүслийн умцината фасцикулар тэнцвэрийн бөөмд мэдээлэл бол эргэж ирдэг. Зарим ширхгүүд тэнцвэрийн мэдрэлээр дамжин лабиринтийн үслэг хэсэд эргэж ирэх бөгөөд тэнд голчлон даранхуулах, зохицуулах нөлөөг бол үзүүлдэг. За мөн архицеребелум нь superior vestibular nucleus, medial vestibular nucleus, inferior vestibular nucleus ийм бөөмөс ирэх хоёр дахь ширхгүүдийг агуулж, эфферент ширхгүүдийг тэнцвэрийн бөөмийн зохицолбор руу, нугасны хөдөлгөөний нейронууд руу бага тархины болон бага тархи торлог болон торлог церебелло ретикулярны болон ретикуло спиналны замаар дамжуулан одоо буцааж илгээдэг байх нь. За латерал вестибулоспиналны зам их чухал ба латерал вестибуляр нуклеусээс эхэлж өөрийн талаар уруудаж байгаад антериор фасцикулусаар нугасны хөдөлгөөний альфа гамма эсүүд рүү ууцны түвшин хүртэл явна. Энэ замын дамжуулсан мэдээлэл нь одоо булчингийн сунгах рефлексийг хөнгөвчлөх, тэнцвэрийг хадгалахад шаардлагатай биеийн булчингийн тонусыг одоо хадгалахад оролцдог байна. За медиал вестибуляр нуклеусээс эхэлсэн ширхгүүд медиал лонгитудинал фасцикулус руу хоёр талдаа ороод хүзүүний хэсгийн урд эврийн эсүүд рүү уруудаж медиал вестибулоспиналны замтай цээжний дээд хэсэг рүү бол явдаг байна. Эдгээр нь хүзүү хэсэгт нугасны урд талаар уруудан антериор медиан фиссура сулго маржиналны фасцикулусээр тархан хүзүү цээжний хэсэгт нугасны урд эврт бол орно. Эдгээр нь толгойн байрлалаас хамааран хүзүүний булчингийн тооноос нөлөөлөх ба гарны хөдөлгөөний тэнцвэрийг хадгалах рефлексүүдэд оролцдог байх магадлалтай байна. Бүх тэнцвэрийн бөөмс медиал лонгитудинал фасцикулусаар дамжин нүдийг хөдлөгдөг булчингуудыг бол мэдрэлжүүлэхэд оролцдог. Зарим анатомичид зарим тэнцвэрийн ширхэгүүд кашал интерститал нуклеус даркшевичийн бөөмтэй таламус руу хамт явж байна гэж бол үздэг байна. Тэнцвэрийн бөөмс болон фолликулонодулярны хэсэг хамтдаа тэнцвэр болон булчингийн тонусыг хадгалахад чухал нөлөөтэй. Тэгэхээр энэ ерөөсөө нэг зам биш, цогц замын тухай ярьж байна гэдгийг бид ойлгох ёстой байна. Тэнцвэрийн алдагдал, толгой эргэх болон тэнцвэр алдагдах. За толгой өвдөлтийн одоо дараагаар орох хамгийн нийтлэг завирын нэг бол толгой эргэлт байгаа юм. Тэгэхээр толгой эргэх гэдэг бол олон төрлийн хэвийн бус мэдрэмжийг хэлдэг. Хүмүүс би миний толгой эргээд байна гэж хэлэх боловч энэ аягүй олон үр зүйл байх боломжтой гэсэн үг юм тийм ээ. За тэгэхээр толгой эргэлт нь жинхэнэ вертиго буюу альва зүйл нэг чиглэлд одоо нэг тишээгээ ингээ эргэлдэж гин үү. Морин тойруулган дээр суулгачихсан юм шиг ингэж гин үү гэдгийг л одоо бид нар олох хэрэгтэй байна. Олон өвчтөн мансуурсан байх, ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөө, хөл дээрээ тогтохгүй байх, эсвэл хөнгөн сэтгэл түгшил, клаустрофобигийн үед бол толгой эргэж гин гэж хэлдэг. За үүнээс гадна ингээ нүдэн харанхуулаад унах гэж байгаагаа бас толгой эргэж гин гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ бол жинхэнэ вертиго биш гэсэн үг юм. За вертиго гэдэг нь хүн хүрээлэн буй орчинтай харьцуулахад хөдөлж байгаа юм хэвийн бус одоо бөгөөд түгшүүр төрүүлдэг мэдрэмж, субъектив толгой эргэх. Эсвэл хүрээлэн буй орчин үнэхээр хөдөлж үүсэх объектив мэдрэмж аль нь ч байж болно. Вертиготой хүмүүс осциллопси буюу дүрс урагш хойш хөдөлж буй мэт харагдах харааны хуурмаг илүүшин одоо болж болдог. Толгой эргэлт нь жинхэнэ вертиго байгаа үед харааны эсвэл тэнцвэрийн тогтолцооны аль нэгийн гэмтэл эсвэл хоёулаа гэмтсэн байж болох тул мэдрэлийн эмчид бол хандах шаардлагатай болдог байна. За тэнцвэр алдах. Disequilibrium. Энэ нь нэг тийш чиглээгүй прессинкоп, зүрх судасны эмгэг, согтууруулах ундаа, сэтгэл гутралын өвмөс шинж байж болно.
Вертигоны ихэнх шалтгаан нь хараа тэнцвэр, проприоцептив 3 өөр тогтолцоогоор дамжин тархинд хүрэх хөдөлгөөнтэй холбоотой мэдрэхүүн тэнцвэрийн сэрлийн тэнцвэргүй байдлыг бол хэлж байгаа. Үүнийг олон мэдрэхүүн үл зохицол буюу зөрчил гэж таамагладаг байна. Эрүүл хүмүүст ч гэсэн зарим хөдөлгөөн вертигогийн шалтгаан болж болно. Motion sickness-тэй өвчтнүүдэд хамгийн хэцүү нь автоном шинжүүд. Дотор мухаар явах, царай цанхих, даралт унах, ядрах, эвшээ, хөлрөх, бөөлжих зэрэг шинжүүд байдаг бол толгой эргэх тэнцвэр алдах нь бага мэдрэгдэж бараг анзаарахдаггүй гэж болдог. Эрүүл хүмүүст мэдрэхүүн илэрхий зөрчил гарсан үед тухайлах юм бол хөлөг онгоцтой ингээд далаа дээр хөвж байгаа үед тавцангийн доод давхурт байгаа хүмүүст энэ эмгэг илүү илэрдэг. Энэ нөхцөлд харааны систем нь хүрээлэн буй орчинг хөдөлгөөнгүй байгааг мэдээлдэг бол тэнцвэрийн аппарат тасралтгүй хөдөлгөөнтэй байна гэж мэдээлдэг байна. За ингээд цочрол арилснаас хойш буюу газар дээр гарснаас хойш 24 цагийн дараагаас аажим зовирн багасч эхэлдэг байна. За вестибулярны эмгэг нь өвөрмөц бус толгой эргэлтээс илүү жинхэнэ вертиго үүсдэг. Тэнцвэрийн тогтолцооны хаанч гэмтсэн бай адилхан яг вертиго л үүснэ. За вестибуляр вертиго нь эргэлдэх ба шилжих хэлбрээр мэдрэгдэх ба нистагмтай бол авсарна. Тэнцвэрийн эргэтэн ба сонсгол тэнцвэрийн мэдрэлийн нэг талын гэмтэл нь хоёр талын тэнцвэрийн бөөмд зөрүүтэй тохиог бол илгээн гэмтсэн тал сул тохиог өгнө тийм ээ. Тэгэхээр тарих үүнийг нь нэг тал нь хүчтэй нөгөө тал нь сул байна гэж хүлээж авдаг. Тэгэхээр би хүчтэй тал руу эргэлдэж байна гэж андуурдаг юм байна. За энэ нь вестибуло-окулярны рефлексийг өдөөх ба өөрөөр хэлэх юм бол нистагм үүсгэхэд хүргэдэг юм байна. Эрүүл тал руу чиглэсэн хурдан фаз, гэмтсэн тал руу чиглэсэн удаан фазтай нүдний хөдөлгөөнийг нистагм гэж нэрлэдэг байна. За вестибулярны нистагм ихэвчлэн эргэлдэх ротатор бүрдэлтэй ба үүнийг Френцлийн шилээр харц докторжилт үүсгэхэд хамгийн хялбар харж болох ба хурдан фаз руу нь харцыг шилжүүлэхэд улам нэмэгддэг. Үүнийг Александрийн хууль гэж нэрлэдэг. За вестибуляр вертигон дотор муухай арих, бөөлж өгөх, хажуу тийш унах шалтгаан болно. Нистагм хүрээлэн буй орчны хуурмаг хөдөлгөөн осциллофсигийн шалтгаан болдог. Иймд өвчтөн нүдэн анж тэнцвэрийн тогтолцоог ахин зочрохоос зайлсхийхийн тулд толгоогоо хөдөлгөөнгүй байлгаад гэмтсэн чихээ дээд талдаа байлгахыг илүүд үздэг. За дөрөвдүгээр хавдлын яриалд байгаа тэнцвэрийн бөөмүүдийн гэмтэл бол яг адилхан вестибулярны вертиго үүсгдэг байна. За проприоцептив вертиго тогтворгүй байдал нь ихэнхдээ хөдөлгөөнөөс хамааралтай, чиглэлгүй байдаг бөгөөд хүзүүний хэсгээс ирж буй нугасны өксөх сэрлийн эмгэг болсон байна гэсэн үг. За захын мэдрэлийн эмгэг ба арын багны эмгэгтэй холбоотой байж болох ба аль нэг шалтгаанаар доод мөчнөөс ирэх проприоцептив сэрэл дамжилт бол алдагдана. Нистагм үүсэхгүй алхааны тогтворгүй байдал үүснэ. Нүдэн аних, харанхуйд алхах үед энэ шинж тэмдэг улам дортно. Учир нь хүн проприоцептив алдагдлаа нөхөхийн тулд хараагаа ашигладаг байна. За 10 дахь хос мэдрэл гэхдээ 9-10 11-р хос мэдрэлүүдийг нийлүүлээд багаал систем гэж нэрлэх нь байна. За эхлээ 9-р хос мэдрэлийг ярив. За хил залгуурын мэдрэл дээр дурдсан мэдрэлүүд хөдөлгөөн ба мэдрэхүүн нийлмэл бөөмтэй холимог мэдрэл. За nucleus ambiguus болон nucleus solitarius бол эдгээрийн нийлмэл бөөм юм аа. За гавлын хөндийгөөс from nugularis-аар болвол гарна дээд буюу дотор, доод буюу гадна хоёр зангилаатай. Гавлын хөндийгөөс гарсныхаа дараа гүрээний дотор артер ба гүрээний венийн югларны венийн дундуур musculus stylopharyngeus руу бол явна. Musculus stylopharyngeus ба styloglossус дундуур яваад хэлний уг залгуурын сансд гүйлсэн булчирхай хэлний арын 3/1-ийг бол мэдрэлжүүлнэ. Дараах салаануудыг өгнө. Tympanic nerve, stylopharyngealны branch, pharyngealны branch, branches of the carotidal sinus, lingual branch. За дангаараа гэмтэх нь ховор гуруула зэрэг гэмтэнэ.
суур ясны хугарал, сигмоид синусийн тромбоз, гавлын арын хонхрын хавдар, нугалмын ба суурин артерийн цүлхэн, ятрогены буюу мэс заслын үед менингит зэрэг шалтгаанаар болвол үүснэ. Эмнэлзэн шинж хилний арын 3/1 хэсэгт амд мэдрэхгүй болно. Хүүхэн хилний ба залгуурын хахах рефлекс байхгүй болно. Залгуурын дээд хэсэг хилний уг гүйсэн болчирхоо орчимд анестези, аналгези үүснэ. Залгуурын үйл ажиллагаа хөнгөн зэргээр алдагдаж болно. Шүлсний болчирхай шүүрэл багаснаа. За залгуурын мэдрэлийн невралги гэдэг юм үүсгэх нь илбэг. Гурвалсан мэдрэлийн өвдөлттэй ойролцоо давтамжтай тохиолдол нь 1% орчим байна. Хүчтэй төр зургийн өвдөлт. Гэхдээ өвдөлтийн дайрлага нь залгуур хүзүү гүйсэн болчирхай хилэнд гинт эхэлж хэдэн секунд эсвэл минут хүртэл үргэлжилнэ. Залгих, зажлах, ханих, ярих үед сэтрэнэ. Өвдөлтөөс болж хоол идэхээс айх тул хурданжийн хасдаг. Анх эхэлснээс хойш 6 сарын дотор аяндаа бол арилдаг. Үргэлжлээд байвал залгуурын хавдар зэрэг эмгэггийг заавал шалгаж үгүйсгэх шаардлагатай. Өвдөлтийг карбамазепин, габапентин өгч намдана. Эмийн тэсвэртээ намдахгүй үед гавлын арын хонхрыг нээж, нугалмын ба бага тархины артерийн доод артерийн хэсгийг декомпресс хийж 9 дугаар мэдрэрлээс холдуулж болдог байх нэ. 10 дугаар хос мэдрэл. За 9 дугаар хос мэдрэлтэй адилхан 2 зангилаатай. Branchial arch доод хэсэг 4 дугаар нумаас бол гаралтай. Дээд зангилаанаас гүрээний дотроо артер, гүрээний ерөнхий артерийг дагаж доошлон цээжний дээд нүхэр буюу superior thoracic apertura хэсгэр голын хүндэд бол орж ирнэ. Баруун талын тэнэгч мэдрэл игмэн доорх артерийн дээгүүр дайрч өнгөрдөг бол зүүн талын тэнэгч мэдрэл аортын номыг өнгөрч хийлүүн болвол хүрдэг байна. Хоёул улаан хоолойд наалдам, баруун нь ар талыг нь зүүн нь урд талыг нь дагаж явна. Улаан хоолой төгсгөд өрцний улаан хоолойн завсраар дамжин хэвлийн хүндээ рүү орно. За хэвлийн хүндээ рүү явах замдаа дараах салгаануудыг өгнө. За тэнэгч мэдрэл нэг талдаа гэмтсэн үед зөөлөн тагнаа гэмтсэн талдаа унжиж хахах рефлекс буурах буюу арилна, хамраар ярина, гуншина. Дууны хөвч саадснаас дуу хоолой сөвнө. Дисфаги, тахикарди, зүрхний хэм алдалт үүсэж болно. Шалтгаан Арнольд Карри малпармаз, Дэнди Волкерийн хам шинж, хавдар, цус харвалт, тромбоз, халдвар, өрөвсөл, хажуугийн хатангаралт, хатуурал, цүлхэн зэргийн үед бол үүснэ. Тэнэгч мэдрэлийн захын гэмтэл нь неврит үүд, хавдар, булчирхайн үйл ажиллагааны алдагдал, гэмтэл, аортын цүлхэнтэй бол холбоотой байдаг бах нэ. За 11-р хос мэдрэл. За 11-р хос мэдрэл бол 9 болон 10-р хос мэдрэлээсээ юугаараа ялгаатай вэ гэхээр энэ 11-р хос мэдрэлд дээд доод гэсэн 2 зангилаа байхгүй. Энэ 3 юугаараа адилхан бэ гэхээр бөөмөрөө адилхан. Түүнээс гадна internal югулярны фромнаар гавлын өндөгөөс гардгаараа адилхан байх нь тийм ээ. За гавлын ба нугасны гэсэн 2 язортой. Гавлын язор нь nucleus ambiguous-аас эхэлнэ. Энэ хөдөлгөөний ширхэг гэсэн үг. За тэнэгч мэдрэлийн үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэхэд болно. Яг адилхан үүрэг гүйцэтгэх нь гавлаас гараад тэнэгч мэдрэлийн салаа болон нийлдэг байх нь нэ. Харин нугасны язор нь болохоор цэвэр хөдөлгөөний ширхэгтэй C2-оос 5, 6 дахь нугасны урд эврийн ventrolateral эсэс бол үүсдэг. Ширхгүүд нь lateral funiculus-аар 1-2 сегмент дээшээгээ өгсөөд урд ба хойд язорын хоорондор нугаснаас гарч dentate ligamentum буюу хатуу хальсны дорсол хэсэгт болвол наалдаж гардаг. Дараа нь субарахноид зайгаар өсөхдөө хоорондоо нийлж foramen magnumаар бол гавлын хүндэд эхэлж ороод тэгэд гавлын язортойгоо нийлнэ. Ингэснийхаа дараа гавлын хөндөгөөс foramen jugulare-гаар гараад тэгээд дахиад 2 хуваагдана. Ингээ external branch нь бол яг уу гэхээр sternocleidomastoideus болон trapeziusыг мэдрэлжүүлнэ. Эдгээр булчингууд давхар
C2 болон C4-ийн нугасны соматик эфрен ширхгээр бол мэдрэлж идэх юм байна. За нэмэлт мэдрэлийн гэмтлийн дараа ихэнхдээ трапез булчингийн дээд хэсэг одоо сулрал үүсдэг. Тархины баган руу проприоцептив мэдээлэл дамжуулдаг цөөн тооны афрен ширхгийг бол агуулдаг гэж үздэг юм байна. За харин 11-р хос мэдрэл гэмтсэн ч гэсэн стernocleidomastoideus болон трапезиусийн доод хэсэг бол гэмтэхгүй үлддэг юм байна. За энэ 3 мэдрэл дээр дуртагдсан nucleus ambiguus гэж хэмбэ гэхээр дээрх 3 мэдрэлийн хөдөлгөөний цөм бөмбөн юм. Их тархины хоёр тал бөмбөлгийн гадраас кортиконуклеар замаар мэдээллийг хүлээж авдаг. Хоёр талаас мэдрэлжилт авдаг тул нэг талынх нь гэмтлийн үед шинж тэмдэг тод үүсэхгүй. Энэ бөмбөс эхэлсэн ширхгүүд тус бүрийн замаар дамжин гавлын хэсгээр яваад гавлын хөндөгөөс нэг нүхээр буюу from нүгүүлээр гараад зөөлөн тагнаа, залхуур, төмхийн булчингууд болон улаан хоолойн дээд хэсгийн хөндлөн судал булчингуудыг бол хөдлөх ийм бөөм юм байна. Агшаах гэсэн үг тийм ээ. Гурвалсан мэдрэлийн нугасны бөөм болон nervus tractus salutaris бөөмөс афферент сэрлийг бол авах нь байна. Эдгээр импульс нь амьсгалын болон хоол боловсруулах замын салс бүрхөвчийг цочроох, ханих, хахах, бөөлж өгөх зэрэг чухал рефлексийн номын афферент ширхэг болж өгдөг юм байна. За 9-10 дахь мэдрэлийн парасимпатик бөөм. Тэнэгч мэдрэлийн дорсал бөөм ба шүлсний доод бөөм хоёр бол парасимпатик бөөм. За шүлсний бөөм 7 дахь мэдрэлийн интермедиус мэдрэлийн парасимпатик бөөм. Тэнэгч мэдрэлийн дорсал бөөм. За тэгвэл эфрент ширхэгүүд зангилааны өмнөх одоо ширхэг хэлбэрээр тэнэгч мэдрэлтэй хамт толгой цээж хэвлийн парасимпатик зангилаар бол явдаг. Зангилааны синапсын дараа постганглионик ширхгүүд нь весцеромотор буюу дотор эрхтний хөдөлгөөний сэрлийг одоо амьсгалын замын ба ходоод гидсний замын гүлгэр булчинд зүүн талын одоо колик нугарал хүртэл гидсийг мөн зүрхний булчинд одоо сэрэл дамжуулна. Тэнэгч мэдрэл идэвхчэд зүрхний цогцлын тов даашрын гуурсан хоолой гүлгэр булчин агшин булчирхаан шүүрэл бол нэмэгдэнэ. За хоол боловсруулах замын гөрүүлц хөдөлгөөн, ходоод, нойр булчирхаан шүүрэл ихснэ. Гипоталамус өндрийн тогтолцоо торлог байгууламжийн автоном төвд мөн трактус салютарисын бөөмөөс афферент мэдээллийг бол хүлээж авдаг. Эдгээр нь зүрх судас, амьсгал, хоол боловсруулах үйл ажиллагааг хянах рефлексийн номын нэг хэсэг болж өгдөг байна. За хил залхуурын мэдрэлээр дамжин тэнэгч мэдрэлийн дорсол бөмбөд хүрдэг. Каротид синусын хаан дах бараа рецепторуудаас сэрэл нь артерийн даралтыг зохицуулахад одоо шууд оролцдог байна. За гломус каротикум дах хеморецепторууд нь цусан дах хүчил төрөгчийн парцал даралтыг зохицуулахад бол оролцож байдаг. Аортын нум ба нумын ойролцоох бусад рецепторууд тэнэгч мэдрэлээр дамжуулан дорсал бөмб рүү афферент импульс дамжуулах ба ижил төстэй үүрэг бол гүйцэтгэдэг юм байна. За nervus salutaris энэ бол special visceral afferentний файбер. За афферент амтлах одоо ширхгийн хил залгуурын мэдрэлийн хуурамч хоёр туйлд одоо эсийн их биеийн доод зангилаанд харин тэнэгч мэдрэлийнх нь өөрийн доод зангилаанд бол байна. Хоёулаа хилний арын 3/1 болон хэсэг болон эпиглот хэсгээс амтлах сэрлийг бол дамжуулна. За хил залгуурын мэдрэл нь амтлах гол мэдрэл. Эсийн төвийн аксон нь салютарис трактусаар дамжин nervus tractus руу сэрлийг илгээх ба хилний урд 3/2 амтлах мэдрэмжийг 7 дугаар мэдрэлийн одоо завсрын мэдрэлээс буюу nervus intermedius-ээс бол хүлээж авдаг. Эндээс таламусын VPM хэсэгт одоо мэдээлэл дамжин дараа нь их тархины гадрын арын төв атраны доод амтлах төвд бол хурж төгсдөг юм байна. Хил залгуурын мэдрэлийн амтлах висцерал афферент ширхгүүдийн хуурамч хоёр тул тэсүүд нь гавлын доторх зангилаанда байдаг бол тэнэгч мэдрэлийн афферент ширхгүүд нь доод зангилаанда байх нэ. За эдгээр ширхгүүд хилний арын 3/1-ийн салст бүрхөвч, залгуур, цээж, хэвлийн хүндийн эрхтнүүдээс мэдээллийг дамжуулах нэ.
Somatic afferent fiber. За өвдөл температурын ширхэг хэлний арын 3.1 залгуурын дээд хэсэг Евстахын 3 дунд чихнээс мэдээллийг хүлээж авах температуртай холбоотой сэрэл нь хэл залгуурын мэдрэл ба дээд зангалагаар гурвалсан мэдрэлийн нугасны бөөм рүү явна. Залгуурын доод хэсэг чихний арын арьс, сонсголын гадна сувг, хэнгэргийн мембран, гавлын арын хонхрын хатуу альсны энэ төрлийн сэрэл нь тэнэгч мэдрэлийн ширхэг ба түүний дээд зангалагаар дамжин тархины багны төвд бол хүрнэ. Хүрэлцэх мэдрэхүүн сэрлүүд нь гурвалсан мэдрэлийн принципал сенсор нейрон руу болвол явах нь бие мэдрэхүүн сэрлүүд нь медиал лимнискусийн бөөмөс таламус руу тэндээсээ их тархины гадар руу дамжих нэ. За гавл тархины 12 хос мэдрэлийн сүүлийн буюу 12 дугаар хос мэдрэл хилэнд орох мэдрэл. Хилэнд орох мэдрэлийн бөөм уртавдар тархины доод 3.1-д голын шугамтай зэрэгцээ 4-р ховдлын оролт хилэнд орох мэдрэлийн тригонд болвол байрлаж байдаг. Хилний булчингуудыг мэдрэлжүүлнэ. Нугасны эр дэврийн хөдөлгөөний эстэй адилхан эсүүдийг бол агуулж идэг. Супрануклеар иннервэшн нь кортикоспинал замтай хамт дотор капсулаар буугаад хилэнд орох мэдрэлийн бөөмд ирж төгсөх кортиконуклеар замын хэсэг болно. Ихэнхдээ тархины эсрэг тал бөмбөлгөөс мэдээлэл авах ч өөрийн талаасаа ч гэсэн авдаг. Энд торлог байгууламж трактус салютарус амтлах дунд тархины тектоспинал гурвалсан мэдрэлээс бол мэдээлэл давхар ирнэ. Эдгээр холболтууд нь залгих, зажлах, хөхөх, долоохтой холбоотой рефлексүүдэд бол оролцдог байна. Хилний хоёр талын булчингууд нь үйл ажиллагааны нэгжийг бүрдүүлдэг бөгөөд тархины хоёр тал бөмбөлгөөс мэдээлэл авах тул нэг талын бөөм гэмтэхэд хилэнд мэдэгдхүүц хөдөлгөөний алдагдал бол үүсдэг гэхгүй. За хилэнд орох мэдрэлийн зам соматик афферент хөдөлгөөний мэдрэл юм. Аксонууд нь нуртавтар тархи хүртэл уруудаад доод олив болон пирамидын дундуур антеролатерал ховлоор тархины багнаас бол гарна. Гавлын хөндөгөөс хилэн доор мэдрэлийн сувгаар гарч хүзүүний доод хэсэг хүртэл гүрээний артер, гүрээний вен, хүзүүний эхний 3 сегментийн ширхэг буюу анса cervicalis хамт явна. Эдгэр ширхгүүд хилэнд орох мэдрэлийн ширхэгтэй холбогддоггүй ба хэсэг яваад дахин салж терохоид, стернохоид, омохоид булчингуудыг бол мэдрэлжүүлдэг. За хилэнд орох мэдрэл нь хилний булчингууд стелохоид, хоеоглосус, геноглосус булчинг бол мэдрэлжүүлдэг байна. Хилэнд орох мэдрэлийн сав. Нэг талын гэмтлийн үед хилийг амнаас гаргахад гэмтэлтэй тал руугаа хазана. Энэ нь геноглосус булчин хилийг цохуулгах үүрэгтэй. Иймд нэг тал нь суларсан үед эсрэг талын булчин давамгайлж хилийг гэмтэлтэй тал руу түлхэж байгаа нь бол харагддаг байна. Эхлээд дезартрийн үсэх ба залгих үйл ажиллагаа хэвээр байдаг. Хоёр талын супрануклеар саажилтын үед дезартри, дисфаги бол үүснэ. Үүнийг псевдобульбар саа гэж нэрлэдэг. За бөөм нь хоорондоо маш ойрхон байрладаг тул ихэнхдээ хоёр талдаа зэрэг гэмтэж хилний хоёр талын сулсан хатангаршил атрофи, фасцикуляц бол үүснэ. Хүнд үед хилийг амнаас ерөөсөө гаргаж чадах болно. Хүчтэй фасцикуляц илэрнэ. Ярих залгих үйл ажиллагаа алдагдана. Даамжирсан бульбарсаа бол хажуугийн хатангаралт татварл, серингобульбия, полимелит, судасны эмгэхгүй үед үүсдэг. Хилэнд орох мэдрэлийн захын гэмтэл нь бөөмийн гэмтэлтэй ижил шинжээр илэрх боловч нэг талынх байх онцлогтой байдаг байна. Ихэнхдээ хавдар, халдвар, өрөвсөл, судасны гэмтлээс болж үүсдэг байна.